Орим төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуй хүргэе. Ерөнхий сайд учрал бүгд найрамдах Солонгос улсын ерөнхий сайд Ким Ин Соктой уулзлаа. Ардчилсан нам оюу толгойн ногдол ашиг ба ашигт малтмлын хуулийг шүүмжиллээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо нийгмийн даатгалын багц хуулийн төслийг эргүүлэн татахгүй бол салбар бүрд ажил хаял зарлана. Олон улсын олимпийн хорооноос олимпийн наадамд оролцсон тамирчин бүрд $10,000 буцалтгүй тусламж олгодог болно. Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж онцгой зарлалаа. Элон Маск их найдтны байр сууриа алдав. Ерөнхий сайд учрал зуны даваас чуулга уулзалтад оролцох үеэрээ бүгд найрамдах Солонгос улсын ерөнхий сайд Ким Ин Соктой албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар талууд Монгол-Солонгосын стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн бодит хамтын ажиллагаар тэлэх шаардлагатайг онцолж, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, банк санхүү, эрүүл мэнд болон цахим шилжилтийн салбарын харилцааг өргөжлүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Ялангуяа өнгөрсөн он Сөүл хотод зохион байгуулагдсан чухал ашигт малбал ба уул уурхай хөрөнгө оруулалт форумын үеэр тохиролцсон чухал ашигт малбалын хамтарсан судалгааны лаборатори ашиглалтад орсонд талууд баяртай байгаагаа илэрхийлж, ховор металлын салбарын түншлэлээ улам өргөжүүлэхээр тохирлоо. Мөн энэ 6 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн хилцээр байгуулах 5 дахь шатны хэлэлцээг сайшааж, өөр ашигтай хэлэлцээр байгуулахын төлөө үргэлжлүүлэн ажиллахаа тэмдэглэв. Ерөнхий сайд учрал эрх чөлөөний 4 зам, 4 чөлөөлөлт бодлого болон чөлөөлийг санаачлахын хүрээнд бизнесийн орчныг сайжруулах зөвшөөрөл, 4 журмын шат дамжлагыг бууруулах шинжилэл хийж байгаагаа танилцууллаа. Энэ хүрээнд улсын их хурлд өргөн мэдүүлсэн бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар гадны банк дотоодод үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бүртгийг онцолсон бөгөөд үүний үр дүнд Какао банк тэргүүтээ Солонгосын нөлөө бүхий банкуудыг Монгол улсад нэвтрүүлэх чиглэлд бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Үүнээс гадна эрчим хүчний салбарт 2019 оноос хойш зогсон байдалд ороод байсан 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийг яаралтай эрчимжүүлж шийдэлд хүрэхээр тогтсон байна. Эрүүл мэндийн салбарт бүгд найрамдах Солонгос улсын анагаах ухааны дэвшлиг нэвтрүүлэх шин төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, мэдээллийн технологи, цахим шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд санал нэгдэв. Уулзалтын төгсгөл хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхжиж өгөх дурдаад цаашид визийн нөхцөлийг харилцан хөнгөвчлөх, нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын байгууллагуудын хүрээнд түншлэлээ баттгахаа илэрхийлсэн юм. Оюу толгойн ногдол ашиг өнөөх хүртэл Монголын талд ирээгүй хэвээр байгаа. Энэ үед ашигт малтмлын татварыг бууруулах асуудал улс төрийн хүрээнд шинэ маргаан дагуулж эхэллээ. Стратегийн ордын өгөөж төрийн бодлогын чиглэлтэй холбоотой асуудлаар ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Ардчилсан намын 4.11 мэдээллийн цагаар улсын хурлын гишүүн Алт уяг цаг үеийн хууль тогтоомжийн асуудал болон оюу толгой төслийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр баяр наадамд өгсөн энэ үед олон чухал хуулийг яаралтай гормоор хилцэж бүг шүүмжилж, нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоотой холбоотой асуудлыг яаралтлан шийдэх нь зохисгүй хэмээн байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн оюу толгой хөрөнгө оруулалтын эрэг батлах үед анхны ногдол ашиг 2019-с 2020 онд хүртэн гэсэн тооцоо байсан ч өнөөдрийг хүртэл Монгол улс ногдол ашиг аваагүй байгааг онцоллоо. Түүнээс энэ жилийн үргэлжлэн тооцоогоор оюу толгой 5 орчим тэрбум $. Ашигтай ажиллах бөгөөд Монголын эзэмшдэг 34% ногдох ашиг нь $1.5 тэрбум хүрэх боломжтой гэж мэдэгдлээ. Мөн тэрбэр улсын хурлаар хэлэлцэж буй ашигт малбалын тухай хуулийн төсөлд ашигт малбалын нөөц ашигласны төлбөр буюу амнаатыг бууруулах зохицуул тусныг шүүмжилж, дэлхийн зах зээл дээр зэсийн үн өсөж байгаа энэ үед татварын ачааллыг бууруулах нь улсын орлогоос татгалзаж буйтай адил гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Ялангуяа оюутлогын бүлэг ордын нэг хэсгийг эзэмшдэг компанитай хэлэлцээ үргэлжиж буй ийм үед өөрчлөлт оруулж байгааг хэн нэгний эрх ашигт үйлчилсэн байж болзошгүй хэмээн мэдэгдэв. Улс орны эдийн засагт одоо нэлээд ноцтой тийм асуудал үүссэн үед тухайн асуудлыг шийдэх зорилгоор хуулийн төслийг өргөн барьж болно. Тэрний яаралтай гормоор хэлэлцэнэ гэж байгаа. За одоо өнөөдөр бол наадамд өгсөн чи яаралтай хэлэлцэх хуулийн тоо маш их олон болсон. За энэ бол их түүхэн юм болж байгаа. Яаралтай гормоор хэлэлцэх гэхээр яадаг гэхээр ер нь хэлэлцүүлэг бол их тийм хөнгөн шингэн болж өнгөрдөг. Тэгээ наадамд өгсөн байгаа учраас хүмүүсийн хөл бас хөнгөн шингэн болчдөг. Тийм учраас ийм асуудлыг ийм байдлаар шийдэж болохгүй. Би тэгээд жишээлх юм бол тэтгэврийн хуулийг ярих гэж байгаа. Би энгийн үгээр тэтгэвргээ хэлчихье. Ер нь бол нийгмийн даатгалын тухай хуультай. Тэгэхээр энэ тэтгэвэр тэтгэмжийн энэ асуудлыг наадамд өгүүлж байгаад хөнгөн хомоо байдлаар шийдэж болохгүй. Яаралтай гормоор шийддэг ч хууль бас биш. Бэлтгэлийн сайхан хангаж байгаа намар шийдвэл яасан юм бэ гэж.
Оюу толгой ногдлол шиг ашигт малмлын татврын бодлого стратегийн ордуудын өгөөжийн асуудал улс төрийн хүрээнд дахин хүчтэй яригдж эхэллээ. Алтан уугийн хувьд засгийн газар иргэдтэй маргалдахын оронд хөрөнгө оруулагч талтай хэлэлцэж Монгол улсад ногдох үр ашиг бодитоор нэмэгдүүлэхэд анхаарах ёстой гэж үзэж байна. Харин ашигт малмлын тухай хуулийн төсөл улсын хурлаар хэрхэн хэлэлцэгдэж амнааттай холбоотой зохицуулалт хэвээр үлдэх хэсэг нь ойрын өдрүүдэд анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд хамтран нийгмийн даатгалын багц хуулийн шинжилсэн найруулгын төслийг эсэргүүцэж, яаралтай эргүүлэн татахыг шаардсан хэвлэлийн хурал хийлээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд тус хуулийн төслийг иргэдийн эрх ашгийг хохиросон гэж үзэж байна. Тухайлбал эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалалд ордуулсан, хүн ам зүйн бодлогоос хуурсан, залуучууд болон жижиг бизнесийнхний ирээдүйн баталгааг золиослсон гэж үзэж байгаа бөгөөд хэрвээ засгийн газар төслөө эргүүлэн татахгүй бол хууль ёсны дагуу сонирхлын маргаан үүсгэж бүх нийтийг хамарсан жагсаал цуглаан салбар бүрийн ажил хаялт руу шилжихэд бэлэн байгаагаа хатун мэдгдлээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хуулийн төсөлд иргэдийн нийгмийн баталгааг дордуулсан хэд хэдэн ноцтой заалт орсон гэж үзэж байна. Тухайлбал 1998 оноос хойш төрсэн эмэгтэйчүүдийн тэтгэврт гарах насыг 55 болгож нэмэгдүүлсэн нь сүүлийн 10 жилд төрөлд 30% буураад байгаа. Энэ үед хүн ам зүйн бодлоготой зөрчилдөж байна гэлээ. Мөн тэтгэврт тогтоох цалингийн дундчийг дараас нь 5 жил байсныг 10 жил болгож сунгасан нь тэтгэврийн хэмжээг бодитоор бууруулах эрсдэлтэйг тэд онцлсан юм. Харамсалтай нь яг энэ өргөн барьсан байгаа хуулийн төслийн зүйл заалт болгон дээр маш олон зүйлүүд дээр л ухралт болсон байна гэдгийг нийт ард иргэдэд бол хэлмээр байна. Ингээ хуулийг харах юм бол энэ дээр маш олон зүйл дээр ухралт байна шүү дээ. Сая хэллээ. Бүх ард иргэдийн тэтгэврт гарах насны хэмжээ нэмэгдэж шүү дээ. Энэ зөв юм. Энийг нийт ард иргэд маань өлөмшөрж байгаа юм. Тэтгэврийн хэмжээг тооцож байгаа аргачлал маань өөрөө буурж шүү дээ. Бид нар хэдхэн жилийн өмнө сая хэллээ. Энд 5 жилийн дунджаар болж ирснийг 7 жил болгоцсонд буруу юм байна гэж болсон шүү дээ. Тэгэнгუутаа энийгээ буцаагаад 5 жилийн дундаж байсныг нь 10 жилийн дундаж болгоод оруулаад ирчих шүү дээ. Энэ зөв юм уу? Тэтгэвэр тогтоогдож байгаа улсуудын тэтгэврийн хэмжээ бүгд буурна шүү дээ. Нөгөөтэйгөр энэ хүнд хортой сая хэллээ. Амь нас эрүүл мэндэ золиослж хөдөлгөөн хэрэглээд тэрнийхөө төлөө шууд тодорхой тусгай нөхцлүүд эдэлдэг улсуудын бүх нийгмийн хамгааллын давуу нөхцлүүдийг бол бууруулж. Түнчлэн 15-22 насны залуучууд болон жижиг бизнест хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх нь тэдний үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгааллах хөгжлийн эрсдэл гаргахад нийгмийн хамгаалалгүй үлдээх золиос болж байна хэмээн үзэж байна. Мөн халамжийн тэтгэр авагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олон давхар тогтолцооны суурь тэтгэврийн гадна орхигдуулсан гэлээ. Өнөөдрийн хуулийг тавьчаар булангаар улсын хурлын чуулганаар эд хэлэлцэгдэж буй тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах болно. Тус хуулийн төслийг улсын хурлын гишүүн Номин Чимэг тэргүүтээ 71 гишүүд санаачлан боловсруулж өргөн мэдүүлснээр чуулганы хэлэлцүүлэгт орж байгаа юм. Юун төрөнд энэхүү хуулийн төсөл нь улс төрийн түвшинд анхаарал татаж мэтгэлцээ өрнүүлж байгааг дуртахын зүйтэй. Улсын хурлын гишүүн Наран Туянаараа ганц төмөр зэрэг гишүүд хуулийн төслийн зарим зохицуулалт нь хууль хэрэгжүүлэх механизм дутмаг. Хэд хатуу хориглолт нь иргэдийн хувийн сонголт болон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй гэсэн болгоомжлолыг илэрхийлж, төслийн үзэл баримтлал хэрэгжих боломжид шүүмжлэлтэй хандаж байна. Харин хууль санаачлагчид Монгол улсын хүн амын дундах тамхиталтын тархалт 28.4% хүрч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн баруун бүсийн орнууд дотор хамгийн өндөр үзүүлэлттэй орны 7-дугаар жагсаж байгаа нь үндэсний хэмжээний эрсдэл босныг анхааруулсан юм. Судалгаагаар тамхинаас шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 17%-ийг эзэлж, жилд 4300 орчим иргэн амиа алдаж байгаа төдийгүй тамхиталтаас үүдэлтэй эдийн засгийн алдагдал жилд 801 тэрбум төгрөг буюу манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1%-тай тэнцэж байгаа нь тус хуулийг санаачлах гол үндэслэл болжээ. Хуулийн төсөлд шинэ төрлийн тамхи буюу электрон тамхи, веб, халаадаг тамхиг тамхин бүтээгдэхүүнд хамааруулж, тэдгээрийн үйлдвэрлэл, импорт, худалдаа, хэрэглээ, сурталчилгааг уламжлалт тамхитай ижил түвшинд хатуу зохицуулахар тусгасан байна. Одоогийн хуулиар электрон тамхиг цахилгаан хэрэгсэл гэх ангиллаар импортлж ямар ч хязгаарлалтгүйгээр худалдаалж байгаа нь хуулийн томоохон хийдэл болоод байна гэж хууль санаачлагчид үзжээ. Тиймээс шинэ төрлийн тамхиг уламжлалт тамхитай адилтхан тодорхойлсноор олон нийтийн газар хэрэглэх, сурталчилгыг хориглох эрх зүйн орчин бүрдгэж, мөн хүүхэд өсвөр үеийнхнийг татах гол хүчин зүйл болох амт үнэр оруулагч химийн нэмэлтүүдийг бүх төрлийн тамхинд ашиглахыг бүрэн хориглохоор тусгасан байна. Хуулийн өөрчлөлтөөр олон улсын жишгт нийцүүлэн тамхины савлгааг хүний анхаарал татах зөнгө үзэмжтэй байхыг мөн хориглох бөгөөд далд худалдааны зарчмыг нэвтрүүлж, дэлгүүрийн кассны дэргэд ил тавьж худалдаалахыг зогсоохоор тусгажээ. Иргэд тамхи худалдаа авахдаа зөвхөн 21-ээс дээш насныхаа нэр үний мэдээлэл бүхий жагсаалтаа сонголт хийж авах нөхцөлийг бүрдүүлэх юм. Татврын хувьд тамхины онцгой албан татврыг 2030 он хүртэл үе шаттай нэмэгдүүлж,
Тамхины жижиглэнгийн үнийн 75-аас доошгүй хувийн татвар байх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн босгонд хүрэхээр төлөвлөсөн байна. Татвараас олсон орлогын тодорхой хувийг тамхины хор хөлөөнөөс өрчсөн сэргийлэх, тамхинаас гаргах зөвлөгөө эмчилгээг санхүүжүүлэх, мөн хүүхэд залуучуудын спортын байгууламж, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр зориулахаар хуульчилж байгаа нь тус хуулийн төслийн нийгмийн ач холбогдлыг тодтогсон гэж харагдаж байна. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тамхи үйлдвэрлэл, импорт, борлуулалтын бүх шатанд QR код бүхий цахим бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлэх юм байна. Энэхүү систем нь гайлын болон татврын нэгдсэн сантай холбогдож, дээгтгүүнийг хилээр нэвтэрснээс эхлэн эцсийн хэрэглэгч хүртэл хянах, улмаар хууль бус худалдааг таслан зогсоох боломжийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Хууль тогтоочид энэхүү төслийг хэлэлцэхдээ нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлага болон бизнес эрхлэгчид хэрэглэгчдийн эрх ашиг, зах зээлийн нөхцөл байдлыг хэрхэн тэнцвэржүүлэх тал дээр зарчмын зөрүүтэй байр суурьтай байна. Хуулийн төсөлтэй холбоотой улсын хурлын шийдвэрийг бид иргэн мэдээлэх болно. Улсын хурлын дарга Бямцогт Австралийн холбооны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Лио Цзингийг хүлэавч уулзсан хоёр орны харилцааг ижи бүрэн түншлэлийн төвшөнд хүргэх зорилтын талаар санал солилцлоо. Тэрээр сайн парламентэд төлөвшүүлэх бодлогын хүрээнд Австралийн хууль тогтоох байгууллагын тэргүүн туршлагаас суралцах, тэр дундаа 16 хүртэлх насны хүүхдүүдийн олон нийтийн сүлжээний хэрэглээг зохицуулах, эрх зүйн орчныг судлах сонирхолтой байгаагаа тэмдэглэлээ. Элчин сайд Лио Цзинг хоёр орны хамтын ажиллагаа, боловсрол, хүний нөөцийн хөгжүүлэлд чиглэж буйг онцлоод Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хэмжээг 30%-аар нэмэгдүүлснээр мэдээллээ. Уулзалтын төгсгөлд улсын хурлын дарга Австралийн сенатын ерөнхийлөгчийн урилгыг таатай хүлээн авч анхны албан ёсны айшлаа тус улсаас эхлүүлэхээр болсон байна. Хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэ төлөөлөгчд бүгд найрамдах хятад ард улсын хүнсний аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээний үндэсний төвийн удирдлагатай уулзаж харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хүнсний аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх, шинжлэх ухаан суурилсан олон улсын стандарт боловсруулах, мөн олон улсын кодексийн үйл ажиллагааны хүрээнд хоёр орны холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бодит үр дүнтэй болгож шин шатанд гаргах ач холбогдолтой. Ингэснээр хоёр улсын хүнс үдэ аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж аюулгүй байдлыг хангах чиглэлээр дээрх ажлыг эрчимжүүлэх боломж бүрдэж байна. Монгол Улсын хөгжлийн банк болон худалдаа хөгжлийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, улс орны стратегийн ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэл нь улс орны эдийн засагт стратегийн өндөр ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүгийн хувьд дэмжих, тэргүүлэх салбаруудын хөгжлийг хурдасгахад чиглэсэн байна. Талууд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, бизнесийн орчныг сайжруулах, томоохон бүтээн байгуулалтуудыг хамтран санхүүжүүлэх болон нөөц бололцоогоо ашиглан улсын эдийн засагт өгөөжтэй ажлуудыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцлоо. Хүрээт сам Даншиг наадам 2026 наадмын үеэр худалдаа үйлчлэгээний талбайг хоёр үндсэн хэсэг бүхий 8 секторт хувааж 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөлөө. Наадмын талбайн A секторт гар урлал, бэлэг дурсгал, B, C, D, E секторт худалдаа хоол үйлдвэрлэл, F секторт хүүхдийн тоглоом, харин G, H секторт 9 дүүргийн хүндэтгэлийн гэр асар барилах юм. Өнөөдрийн байдлаар нийт 165 цэгт иргэн хуулийн этгээдүүд худалдаа үйлчлэгийг гаргахаар бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд наадмын үеэр ил задгай зөвшөөрлөгөө худалдаа эрхлэхийг хоригдсныг нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээллээ. Монгол Оросын өсвөрийн геологчдын 2 дугаар олимпиад энэ сарын 29-ноос эх сарын 5-ны өдрүүдэд Оросын албаны улсын бүгд найрамдах Алтай улсын Чималийн дүүрэгт болох гэж байна. 7 дугаар сарын 1-нд болох албан ёсны нээлтэд Монгол улсын аж үйлдвэр, Эрдэс баялагын сайд Дамдин Ням, Оросын албаны улсын байгалийн нөөц экологийн сайд Александр Козловнор цахим мэдчилгээ дэвшүүлж, Монгол улсаас Оросын албаны улсад суугаа элчин сайд даваа тэргүүдэд төлөөлөгчд оролцоно. Тэмцээнд Монголын талаас 40 сурагч эх орноо төлөөлөн оролцох бөгөөд өсвөрийн геологчид геологийн маршрут, палеонтологи, геофизик зэрэг 8 төрлөөр өрсөлдөхөөс гадна тань мэдхэн аялал, спортын тэмцээнүүд дагалдан зохиогдно. Үзэгч та бүхэн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Сайн мэцэн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Олон улсын олимпийн хороо лав гарагт нэгдсэн 146 дахь хурлын үеэрээ 130 жилийн уламжлалаа өөрчилж олимпийн наадамд оролцсон тамирчин тус бүрд буцалтгүй мөнгөнд тусламж олгох шийдвэрийг гаргасан байна.
За энэ талаар олон улсын олимпийн хорооны тэргүүн Кирсти Каунтри, тамирчдын хорооны дарга Испани олимпийн медаль тамирчин Пау Газол нар албан ёсоор мэдэгджээ. Олимпиад оролцсон тамирчин бүр $10,000 буцалтгүй тусламж олгох Fit for the Future Olympian Grant хэмээх уг хөтөлбөрийг хамгийн сүүлд буюу өнгөрсөн 2 дугаар сар зохиогдсон Милан Кортина 2026 өвлийн олимпиос хэрэгжүүлж эхлэхээр болж байгаа ба тус наадамд оролцсон 2900 орчим тамирчин энэхүү дэмжлэгт хамрагдах боломжтой болжээ. Энэхүү хөтөлбөр нь медаль үрдсэн тамирчдад олгох шагнал биш, харин Олимпийн тавцанд хүрсэн бүх оролцогчийн зардал, олон жилийн бэлтгэл, хөдөлмөрийг хүлээн зөвшөөрөх санхүүгийн дэмжлэг бөгөөд тухайн тамирчин NBA-ийн од эсвэл ядуурлын түвшинд амьдарч байгаагаас үл хамааран бүгд ижил тэгш байдлаар нэг удаа $10,000 буцалтгүй тусламж авахар болж байна. Тамирчид Олимпийн наадам өндөрлснөөс хойш хагас жилийн дараа сэргээ ширглээгүй ямар нэг дүрм журам зөрчөөгүйгээ баталсны үндсэн дээр уг мөнгийг өөрийн улсын үндэсний олимпийн хороодоор дамжуулан авах зохицуулалтыг бий болгосон байна. Энэхүү буцалтгүй тусламж олох шийдвэр нь өнгөрсөн жил олон улсын олимпийн хорооны шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Кирсти Каунтриг хэрэгжүүлж байгаа шинжилгээний бодлогын нэг хэсэг болж байна. Олон улсын олимпийн хорооноос 100 өвлийн олимпийн нэг мөчлөгт нийтдээ 14,000 орчим тамирчдад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно гэж тооцоход нийт өртөх нь ойролцоогоор $140 сая хэмжигдэж байна. Дараагийн мэдээ, лав гарагт Венесуелийн хойд эргийн Яраку мужийн төв Сан Филипп хотын ойролцоо асар хүчтэй газар хөдлөлт болсон байна. За газар хөдлөлт орон нутгийн цагаар 18 цагийн орчимд болсон бөгөөд 7.2 магнитудын хүчтэй хөдөлсөн бол ердөө 40 секундын дараа илүү хүчтэй буюу 7.5 магнитудын хүчтэй дахин газар хөдлөлтөө. Хоёр дахь газар хөдлөлтийн голомт нь мөн тус мужийн Морон хотын ойролцоо байсан талаар Америк нэгдсэн улсын геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээллээ. Тус хүрээлэнгээс Венесуэл улсын дараасан хүчтэй газар хөдлөлтийн улмаас улаан түвшний анхааруулгыг зарлаж олон бүс нутагт гамшигын нөхцөл байдал үүсэх, олон мянган хүн амиа алдах, их хэмжээний хохирол, өргөн хүрээний сүрэл, эдийн засгийн алдагдал хүлээх эрсдэлтэйг анхааруулсан байна. Улс төр эдийн засгийн хямралд хэдийнэ нэрвэгдэж байгаа Венесуэл улсын энэхүү байгалийн гамшигт нэрвэгдлээ. 6 дугаар сарын 24-нд тус улсын Испаниас тусгаар тогтнолоо олсон өдөр буюу Гиген Жон Баптистийн баярын өдөр тохиож Венесуелийн ард иргэдийн дийлэнх нь олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцож байсан тул газар хөдлөлтийн улмаас олон хүн амь нас эрүүл мэндийн хохирол амссан байж болзошгүй байна. Албаныхны зүгээс одоогийн байдлаар хохирлын талаар тодорхой тоо мэдээлэл гаргаагүй байна. Газар хөдлөлтийн дараагаар тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес амь өргөцсөн хүмүүсийн арга гэрт эмгэнэл илэрхийлж улс орон даяар онц байдал зарлж байгаагаа мэдгдсэн бөгөөд тэрээр үндэсний телевизээр үг хэлэхдээ хүчтэй газар хөдлөлтийн дараа дор хаяж 20 удаагийн чичиргээ мэдрэгдэж ноцтой үр дагаварт хүргэсэн гэжээ. Нийслэл Каракасын олон хороололт барилга нурсан, мөн Каракасын ойролцоох Макетиа дахь Симон Боливар олон улсын нисэх онгоцны буудалд мөн ноцтой эвдрэл учирсан тул хаагдсан байна. За Родригес мөн 7 хоногийн хугацаанд улс орон даяар хичээл сургууль, зайлшгүй шаардлагатай бус үйл ажиллагаануудыг төр зогсоож, бэртэж гэмсэн иргэдэд тусламж үзүүлэхийг орон даяарх бүх эмнэлгийн ажилтнуудад уриалаад байна. За нуранган дор дарагдсан иргэдийг гэрэн хайх аврах ажиллагаа тасралтгүй үргэлжлэн явагдсаар байна. Зөвлөмийн мэдээ хүргэе. Дэлхийн анхны их найдтнаар тодорсон Илон Маск 2-7 хоног хүрэхгүй хугацааны дараагаар энэхүү байр сууриа алдаад байна. За тэрээр SpaceX компанийнхаа хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгосныхоо дараа дэлхийн анхны их найдтан болж байсан бол энэ 7 хоногийн мягмар гарагт Америкийн хөрөнгийн зах зээл дээр технологийн компаниудын хувьцааны ханш огцом үнснаар түүний хөрөнгө $957 тэрбум $. Болж буурлаа. За энэ нь 14 хоногийн өмнөх 1.1 их $80 үнэлгээнээс эрс багассан үзүүлэлт болоод байна. Elon Musk-ийн SpaceX болон Tesla компани хувьцааны ханш огцом үнсэн нь түүний хөрөнгийн хэмжээ буурахад гол нөлөөлжээ. Хөрөнгө оруулалтын зардал, хиймэл оюун ухааны дэд бүтцийн өндөр өртөг байгаа. Мөн зээлийнхөө буурахгүй байгаа зэрэг хүчин зүйлээс шалтгаалan технологийн салбар бүхэлдээ уналтад орж Америкийн Nvidia, Intel, AMD зэрэг компаниудын хувьцаач мөн буураад байна. Хэдийгээр энэхүү технологийн салбарын компаниудын хувьцаа уналтад орж Elon Musk-ийн хөрөнгийн хэмжээнд сөргөөр нөлөөлөд байгаа ч тэрээр өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн баян хүн хിവэрэ байна. Түүнчлэн SpaceX компанийн хувьцаа 6 орчим хувиар өсөхөд Elon Musk дахин их найдтан болох боломжтой юм байна. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлээ. Анхаарал хандуулсан баярлалаа. Төв зэг мэдээллийн хөтөлбөрийн хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.